2009 оны 6 сарын 28-ны өдөр алдарт физикч Стивен Хокинг нэгэн онцгой үдэшлэг зохион байгуулсан. Гэхдээ энэ үдэшлэгт хүн ирэх ёсгүй байлаа. Яагаад гэвэл тэр үдэшлэгийн урилгыг хүмүүсийн ирэх боломжгүй хугацаанд тараасан юм. Яаж гэж? Хокинг үдэшлэгээ дуусны дараа зар тарааж зөвхөн ирээдүгээс ирсэн хүмүүс л мэдэж ирэх боломжтой байдлаар зохион байгуулсан. Яагаад ингэсэн гэж? Хокинг энэ үдэшлэгийг цаг хугацаагаар аялах боломжтой эсийг шалгахын тулд хийсэн. Хэрв цаг хугацаагаар аялах боломжтой байсан бол өнгөрсөнд буцаж чаддаг хүмүүс урилгыг нь хожим хараад энэ үдэшлэгт ирэх байсан. Хэрв хэн ч ирээгүй бол энэ өнгөрсөн рүү аялах боломжгүй гэдэг батлах нэгэн дохио болох байв. Ер нь цаг хугацаагаар аялах боломжтой болов? Өнөөдөр бүгдээрээ цаг хугацаагаар аялах 6 аргыг сурах болно. Эхний арга бол өтний нүх, орон зай, цаг хугацааны гүүр. Өтний нүх буюу Эйнштейн, Розены гүүр нь орон зай, цаг хугацааны хоёр цэгийг шууд холбосон түнэлэлтэй төстэй хийсвэр ойлголт юм. Энэ санаа анх 1915 онд Альберт Эйнштейн, Натан Розен нарын гаргасан ерөнхий харьцангуй онолоос үүдэлтэй. Тэдний судалгаагаар хар нүхний онолын зарим шийдлүүд нь хоёр тустай орон зайг холбож болзошгүй байгааг харуулсан байдаг. Гэхдээ ийм түнэл нь хэд богино хугацаанд нуран унснаар дамжин өнгөрөх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Өтний нүх ер нь яг яаж ажилт юм бэ? Эйнштейний ерөнхий харьцангуй онолын дагуу орон зай ба цаг хугацаанд масс болон энергийн нөлөөгөөр мөрийдэг. Эйнштейний ерөнхий харьцангуй онолын дагуу орон зай ба цаг хугацаанд масс болон энергийн нөлөөгөөр мөрийдэг. Эйнштейн хэрв бид хоорондоо аслагдсан хоёр цэгийн орон зайг тууштай нуглаад хоорондоо түнэл үүсгэж чадах юм бол нэгээс нөгөөд нь хурдан очих боломжтой. Үүнийг ойлгохын тулд орон зай, цаг хугацааг нэгэн 3 хэмжээст хуудас гэж бодоод үзье. Таны зорж буй хоёр цэг хуудсан дээр хол зайд байрлаж байгаа ч хэрв та хуудсыг эвхээд хоёр цэгийг хоорондоо наавал тэдгээрийн хоорондын зай тэг болоод нэгээс нөгөө рүү шууд шилжих боломжтой болно гэсэн үг. Өтний нүх нь үүнтэй төстэй зарчмаар ажиллах бөгөөд хоёр цэгийг холбосон мөрөөлтийн орон зай, цаг хугацааны хонгил үүсэж байгаа юм. Тэгээ өтний нүхэн дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг. Эхнийх нь болохоор Эйнштейн, Розны гүүр. Хар нүхний онолын нэгэн шийдэл бөгөөд онолын хувьд хоёр хар нүхний хоорондын холболт болж болно гэсэн үг. Гэхдээ энэ маш тогтворгүй болохоор дамжин өнгөрөхөөс өмнө агшин зур өнөөх тухайн хоёр нүхийг холбож байгаа гүүр нуран уннаа гэсэн үг. Хоёрдугаар төрөл нь болохоор Морис Торны өтний нүх. Физикч Кип Тор нь Майкл Морис нарын гаргасан загвар. Гэтэ үүнийг тогтвортой байлгахын тулд бидэнд эксорик матер буюу сөрөг энерги бүхий ямар нэгэн бодис хэрэгтэй. Гуравт нь олонгууд квант механикийн өтний нүх. Зарим судалгаагаар квант механикийн төвшөнд маш жижиг өтний нүхүүд байх боломжтой гэж харуулдаг. Эдгээр нь бүр наногоор хэмжигдэх жижигхэн болохоор макро төвшөнд буюу хүн цаг хугацаанд шилжих хэмжээний том болгох боломжгүй гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэгт өтний нүх тогтворгүй, тэгээ маш эмзэг, тэгээ агшин зур нуруу унах магадлалтай. Хоёрт болохоор эксорик матер бидэнд хэрэг болно. Өтний нүхийг тогтвортой байлгахын тулд бидэнд эксорик матер хэрэгтэй. Энэ нь сөрөг масс эсвэл сөрөг энергийн нэгттэй бодис бөгөөд хилцлийн хүчийг эсэргүүцэж хонглыг нээлттэй байлгах үүрэгтэй. Гэвч ийм төрлийн бодис байж магадгүй гэсэн таамаглал гарсан ч бид одоогоор үүнийг бий болгож хянах замыг арай олоогүй байгаа. Дараагийн нэг асуудал нь болохоор хаана хүрэх нь тодорхойгүй. Бодъё л доо. Өтний нүхэнд орсон гэж бодъё. Гэтэл та хаана гарч ирэхээ урьдчилан тодорхойлж чадахгүй. Магадгүй хэдэн сая гэрдлийн жилийн зайд эсвэл бүр өөр огторгүйч гараад ирж болно гэсэн үг. Дээрээс нь цаг хугацааны парадокс үүсэх магадaltaй. Хэрвээ өтний нүхний нэг үзүүр нь өнөөдөр, харин нөгөө үзүүр нь 100 жилийн дараах ирээдүйд нэгдсэн байвал юу болох вэ? Та өөрийгөө өнгөрсөн тусдах боломжтой юу? Инхээр үүнээс болоод цаг хугацааны парадокс үүсэх аюултай. За, дараагийн арга болохоор гэрлийн хурднаас хурдан яваад цаг хугацааг үүсэж төрүүлэх арга. За, бүгдээрээ дахиад нэг зүйлийг өсөөлж үзцгээе. Та маш хурдан гүйдэг тамирчин гэж бодъё. Гэхдээ жирийн хурдтай биш, харин цаг хугацааг гүйцэхээр хичээж буй тамирчин. Хэрв та дэлхийн хамгийн хурдан хүнээс хурдан гүйвэл та төрүүлж барайнд орно. Харин хэрв та гэрлийн хурднаас хурдан хөдөлж чадвал цаг хугацааг үүсэж төрүүлж болох болов уу? Шууд хариулт бол тийм байж болно. Гэхдээ
дахиад л асуудал үүснэ. За үүнийг ойлгохын тулд бидэнд Эйнштейний онолын талаар мэдсэн байх ёстой. За 1905 онд Альберт Эйнштейн тусгай хайрцангуй онолыг гаргахдаа бидний орон зай цаг хугацааны ойлголтыг бол бүхэлд нь үнцээр нь өөрчилсөн. Тэрээр масс ба энерги нь хоорондоо холбоотой. Харин цаг хугацаа ба хурд ч муу адил холбоотой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл юу ч гэрлийн хурднаас хурдан явж чадахгүй. Хэрэв та гэрлийн хурдтай ойртох тусам цаг хугацаа танд илүү удаашрана гэсэн үг. Жишээ авах юм бол сансрын нисгэгч ба цаг хугацааныг ажилт. Одоогоор бид үнийг маш бага хэмжээнд бол туршиж үзсэн байдаг. Жишээ нь гэх юм бол сансрын нисгэгчид дэлхийн тойрог замд маш хурдтай хөдөлж байдаг болохоор цаг хугацаа тэдний хувьд маш өчүүхэн хэмжээгээр удаашрдаг. Хэрэв та ойролцоогоор 90-100-ны 99% гэрлийн хурдтай сансрын хөлөг сулаа гэж бодъё. Дэлхийд яг 50 жил өнгөрлөө гэж үзвэл таны хувьд ердөө 5 жил өнгөрсөн мэт байх болно. Энэ бол цаг хугацааны харьцангуй байдал буюу time dilation гэж нэрлэдэг үзэгдэл. Гэхдээ энэ зөвхөн ирээдүйн рүү явах арга зам. Харин өнгөрсөн рүү буцахыг хүсвэл бид яах ёстой вэ? Гэрлийн хурднаас бид хурдан явах боломжтой болов? Эрдэмтэд гэрлийн хурднаас хурдан хөдлөх хоёр боломжит хувилбарыг авч үздэг. Эхнийх нь болохоор тахионууд буюу гэрлийг гүцэх онолын бөм. Тахион гэдэг нь болохоор онолын хувьд гэрлийн хурднаас хурдан хөдлөх ёстой. Гэтэ одоогоор олдоогүй, батлагдаагүй нэгэн төрлийн бөм юм. Хэрэв тахионууд байдалд оршин байдаг бол тэг цаг хугацаагаар ухрах буюу өнгөрсөн рүү аялах боломжтой гэсэн үг. Гэхдээ тахионуудын оршин байх нотлогоо одоогоор байхгүйгүүд тэдний талаар зөвхөн математикийн таамаглал байдаг. Дараагийн нэгэн хувилбар болохоор Алкубери хөдөлгүүр буюу орчлонгийн тасалдалт үүсгэх арга. Яах вэ гэхлээр бид хэрв орон зайг нуглаад, шахаад өөртөө тохируулж чадах юм бол гэрлийн хурднаас хурдан явж болноо гэдэг таамаглалыг 1994 онд физикч Мигель Алкубери гаргасан байдаг. За түүний Алкубери хөдөлгүүр нь яах вэ гэхлээр сансрын хөлгийн өмнөх орон зайг шахаад арийнх нь орон зайг өргөсгөөд ирэх юм бол хөлөг орон зайн долгион дээр гулсах мэт хөдлөнө. Энэ нь warp drive буюу орон зай цаг хугацааны долгионы хөдөлгүүр болоод өөрөөр хэлбэл та автомашинаараа явж байгаа гэж бодох юм бол автомашинаараа зам дээр хурдлахын оронд замыг өөрөө доороо хөдөлгөж байгаатай адилхан гэд ойлгож болно гэсэн үг. Хэрэв ийм хөдөлгүүр ажиллах боломжтой бол бид онолын хувьд гэрлийн хурднаас хурдан аялаад цаашлаад цаг хугацааны аялал хийх боломжтой байж болно. Гэхдээ мэдээж асуудал гарна. Ямар асуудал вэ гэхлээр нэгт асар их хэмжээний энерги хэрэгтэй. Алкубери хөдөлгүүрийг ажиллуулахын тулд бүхэл бүтэн орчлон ертөнцийн хэмжээтэй эрчим хүч хэрэгтэй гэж магадгүй. Дараагийнх нь болохоор яг өмнө дурдсан экзорик матери хэрэгтэй. Энэ төрлийн хөдөлгүүрийг тогтвортой ажиллуулахын тулд сүрэг масс эсвэл сүрэг энерги шаардлагатай. Энэ бидний мэдэх ердийн бодисоос огтур бөгөөд одоогийн лабораторид хинч гаргаж болж чадаагүй байгаа. Тэгээ дараагийнх нь яг л өмнө гарсан шиг цаг хугацааны парадокс үүсч магадгүй. За одоо бүгдээрээ физикээс арай өөр аргаар цаг хугацаагаар алиад нэг үзье. Энэ болохоор криогеник нойр буюу өөрийнхөө биеийг царцаагаад ирээдүр рүү аялах боломж. За бодъё бүгдээрээ. Та маш их ядарсан нойрчин хүрсэн байна гэж бодъё. Гэхдээ энэ бол ерөөсөө энгийн шүн авдаг нойрчин бол биш. Харин хэдэн 100 жил үргэлжлэх гүн нойр. Өөрөөр хэлбэл өнөөдөр унтаад бүгдээрээ 1000 жилийн дараа буюу 3025 онд сэрлээ гэж бодъё. Энэ бол цаг хугацаагаар аялах нэгэн арга буюу криогеник нойр. За энэ болохоор онолын хувьд бол боломжтой. Гэхдээ одоогийн технологиор бол баг зэрэг боломжтой ч гэсэн үүнтэй холбоотой асуудал дахиад л гарч ирнэ. За криогеник нойр гэж юу юм бэ? Бидний бие махбод биохимийн урвал дээр бас суурилдаг. Өөрөөр хэлбэл бидний эд эсүүд, эргэтнүүд байнгын химийн урвал явагдчихж амьд оршдог. Гэвч хэрв бид эдгээр урвалыг маш удаашруулад эсвэл бүр зогсоож чадах юм бол бид цаг хугацааны нөлөөллийг багасгаж болно гэдэг санаа. Одоо ганц хүн дээр гэлтгүй амьтад дээр жишээ нь энэ гарч ирдэг. Зарим нэг усны мэлхий, зарим нэг загас бол төстэй зарчимтай. Зарим амьтад болохоор газар дор хүлцсэн бактериуд хэдэн мянган жил амьд байдаг. Хүний бие ч гэсэн хэд хүтэнд орохороо эд гэсэн гэмтлийг багасгах боломжтой болдог. За тэгвэл бид хүний биеийг маш бага температур царцаагаад эсийн үйл ажиллагааг бүрэн зогсоож чадвал хэдэн зуун жилийн дараа сэргээх боломжтой юу? Онолын хувьд бол тийм. Гэхдээ үүнийг бидэд олоход хид хідэн томоохон саад бэрхшээл учирч байгаа. Бид харь гариг руу явах эсвэл ирээдүйд амьдрахыг хүсвэл энэ бол хамгийн боломжтой аргуудын нэг гэж магадгүй. Жишээ нь одоо бидний мэдэх хамгийн ойрын экзопланет болох
Проксима бие рүү аялахын тулд бидэнд бол хэдэн 100 жил шаардагдана. Хэрэг бид энгийнээр сандрт явах юм бол хэдэн үе дамжин нисэх хэрэгтэй болно гэсэн үг. Хэрвээ бид биеэ зарцаагаад биеэ унтраачих юм бол удаан аялах шаардлагагүй сэрээд л шинэ гариг дээр очичихно гэсэн үг. Үүнээс гадна хэрэг хүн төрөлхтөө ирээдүйд илүү хөгжсөн үед амьдрахыг хүсэх юм бол бүгдээрээ цаг хугацааны капсул шиг хэсэг унтжгаад сэрээд маш хөгжсөн газар одоо ирээдүйд эргэж ирж болно гэсэн үг. Гэтэ ямар асуудал гарч ирдэг вэ гэхлээр нэгт эсийн гэмтэл. Өөрөөр хэлбэл хөлдөх үед бидний биеийн эсүүд сүрч эхэлдэг. Бид нар одоо ингээм махыг хөргөгчөнд хийдэж штэ. Тэгэхээр мөсдөх тийм үү. Гэхдээ гисгэх үед шүүс нь гоожод идэг та. Энэ өөрөөр хэлбэл эсийн доторх ус нь хөлдөхтөө тэлээд эсүүдийг гэмтээсээс болоод тухайн ингээд цус нь гарч яадаг. Иймээс хүний биеийг зүгээр л хөлдөөчих юм бол эд эсүү задраад гэмтэнэ. Үүнийг шийдэхийн тулд витрификац гэдэг нэг арга хэрэгжилж болдог. Энэ яах вэ гэхээр эсүүд доторх усыг тусгай бодисоор солиод хатуу шилэн бүтцтэй болгох арга. Гэтэ одоогоор бол энэ бодит болоогүй зүгээр хүмүүс онлайн төвшин туршилтын шатанд бол явж байгаа. За дараагийн нэг асуудал нь болохоор сэрэх асуудал. Хэрхэн дахин яаж амьдруулах вэ? Тэгээ бас дээрэс нь хэрхэн хөлдөөсөн хүнийг гимтээхгүйгээр сэрэх вэ гэдэг арга. Хит хурдан гисгээчих юм бол эсийн гэмтлийг нэмэгдүүлнэ. За тэгээ хит удаан гисгэлт хийх юм бол мөс хайлах явцдаа эсүү дахиад гэмтээд амьдрах боломжгүй болно. За тэгэхээр Эрдэнэтэд нано технологи ашиглаад эсүүдийг гэмтээлгүй сэрэх боломжтой гэж үзэж байгаа ч гэсэн аль нь ахаад л онлайн төвшөнд байгаа. За дараагийн нэг асуудал болохоор хөлдөө байдалд ороход бид хэр удаан байх боломжтой вэ? За одоогоор л хүн удаан хугацаанд бүрэн зарцаагдаад эргэс ирсэн тохиолдол бол ерөөсөө байхгүй. Тэгээ зарим хүмүүс болохоор эмнэлгийн нөхцөл бага температурт удаан амьд байж үлдсэн байдаг. Жишээ нь 2015 онд 2 настай хүүхэд хүйтэн олд 13 цагийн турш байсан хэрнээ дараа нь амжилттай сэргээгдсэн тохиолдол байдаг. Тэгэхээр энэ онлын үед боломжтой ч бидэнд хүнийг удаан хугацаагаар зарцааж дахин сэргээх технологи бол одоогоор байхгүй байна гэсэн үг. Дөрөвдүгээр арга бол цаг хугацааны машиныг боддоор зохион бүтээх. Гэхдээ яг шинжлэх ухааны үүднээс бол бид үнэхээр цаг хугацааны машин бүтээж чадах болов? Өнөөдөр онлын үед боломжтой гэж үзэж буй хамгийн бодиттой цаг хугацааны машинуудын талаар бүгдээрээ одоо мэдэж авцгаая. За хамгийн эхлээд цаг хугацааны машин гэж юу вэ? Маш энгийнээр тайлбарлах юм бол цаг хугацааны машин гэдэг нь нэг цэгээс нөгөө цэг рүү орон зай цаг хугацааны дотор шилжих боломжтой төхөөрөмж. Гэхдээ нэг цэгээс нөгөө цэг гэдэг ойлголт нь зөвхөн орон зай биш, харин цаг хугацааны хувьд ч хамааралтай. За цаг хугацааны машиныг бүтээх хэд хэдэн онол байсан. За эхнийх нь болохоор геодлын эргэлдэгч ертөнцийн онол. 1949 онд алдарт Австрийн физикч Курт Gödel нэгэн сонирхолтой санаа дэвшүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр ертөнц манай одоо дэлхий биш ертөнц ч заяа. Ертөнц бүхэлдээ эргэлдэж байх юм бол цаг хугацааны давхцал үүсээд өнгөрсөн рүү буцах боломжтой гэж хамгаалсан байдаг. Хэрв орчлон үнэхээр эргэлдэж яах юм бол тухайн орон зай тодорхой чиглэлд хөдөлснөөр та цаг хугацааны когцоо үүсгэнэ. Тэгэхээр энэ онлын хувьд цаг хугацааны машин бүтээх нэг арга байж болно гэж үзсэн. Гэхдээ бидний мэдж байгаагаар бол орчлон ертөнц ингэж эргэлдэж байгаа ямар нэгэн шин тэмдэг бол байхгүй. Тэгээ хэрвээ эргэлдэж байсан бол бид аль хэдийн цаг хугацаагаар аялагчтай арга байсан. Дараагийн онол нь болохоор хаалттай цаг хугацааны мөрөөл. Эйнштейний ерөнхий харьцангуй онолын дагуу маш хүчтэй таталцлын нөлөөгөөр цаг хугацааны когцоо үүсгэж болно гэж үздэг. За үүнийг болохоор хаалттай цаг хугацааны мөрөөл гэж нэрлэдэг. За энэ нь тухайн орон зайд орсон ямар ч зүйл өөрийн өнгөрсөн үе рүү буцаж ирэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл та ийм когцоонд орчих бол өнгөрсөнд очиод өөртөөгөө уулзах боломжтой. Гэхдээ дахиад л асуудал үүснэ. Ийм мөрөөлт үүсгэхийн тулд маш хүчтэй таталцлын орон шаардлагатай. Тэгээд дээрэс нь ахаал өмнө хэлсэн шиг цаг хугацааны парадокс үүсч магадгүй. 3 дахь арга нь болохоор Кип Торны цаг хугацааны машин. Сая бүгдээрээ үтэн нүхний талаар сонсон тийм үү? За тэгэхээр физикч Кип Торн болон түүний баг үтэн нүхийг ашиглан цаг хугацааны машин бүтээж болно гэсэн таамаглал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл нэг үзүүрийг нь асар өндөр таталцлын нөлөөнд оруулаад нөгөө үзүүрийг нь хэвийн орон зайд үлдээгээд тэгээ энэ үтний нүхний хоёр төгсгөлийн цаг хугацааг өөр хурдаар явахад нь хүргэнэ. Тэгээд та хэрэг үтний нүхний нэг төгсгөлд нь орох юм бол нөгөө төгсгөл нь өнгөрсөн эсвэл ирээдүйд байх болохоор та цаг хугацаагаар аялнаа гэж үтсэн. Гэхдээ мэдээж үтний нүх бол нэг тогтвортой байдлыг хангах экзорик матер бидэнд байхгүй. Тэгээд дээрэс нь тухайн цаг хугацааны гүүрийг бүтээх технологи одоогоор бас бидэнд байхгүй. За дөрөв дэх онол нь юу вэ гэхлээр тойрог замын хар нүхний хугацааны машин. За физикч
Фрэнк Теплер маш урт, өндөр нэгтралтай, хурдан эргэлддэг цилиндр бүтээгээд тэгээд түүн рүү орох юм бол цаг хугацааны ажилдаар өнгөрсөн рүү буцах боломжтой гэж таамагласан. Яаж вэ гэж юу? Хэрв ийм цилиндр асар их хурдтай эргэлдэж чадах юм бол ойролцоо орон зай мурыгаад цаг хугацааны гогцоо үүснэ. За тэгээд сансрын хүлийг ийм цилиндрийн оронд эргэн тойрон зөв замаар хөдөлж чадах юм бол өнгөрсөн рүү буцах боломжтой гэж онлын хувьд л үзэж байгаа. Гэхдээ мэдээж бодит амьдрал дээр бол ийм цилиндр бүтээхэд тулд бидэнд бол нарнаас ч хүнд байц хэрэгтэй. Гэтэ бид бол тийм байц бүтээж чадахгүй. За тэгээд цаг хугацааны парадокс гэж өмнө хэлээд дурдсан. Энэ дээр нэгэн чухал хоёр парадоксыг дурдъя. Эхнийх нь болохоор өвөөгийн парадокс. За өнгөрсөн рүү аялаад та өөрийнхөө өвөөг устгалаа гэж бодъё. Тэгэх бол та өөрөө төрөхгүй. Тэгвэл та төрөөгүй бол цаг хугацааны машин бүтээгээд өвөөгөө устгах боломжгүй гэсэн үг. Гэт парадокс үүсчихэж байгаа. Дараагийнх нь болохоор bootstrap paradox гэдэг нэг парадокс байдаг. Тэр нь юу вэ гэхээр та одоо чи нэрээдүгээс нэгэн алдахтай номыг аваад өнгөрсөн буцааж өгсөн гэж бодъё. За жишээ нь та хацагт орчоос миний нутаг шүлгийг нь аваад тэгээ өнгөрсөнд очиод татад орчоод за маян шүлгийг чамд өгье гэж хэлье. Тэгвэл тэр шүлгийг хэн бичсэн бэ? Дараагийн цаг хугацаагаар аялах арга бол квантын цаг хугацааны аялал. За бидний мэдих харьцангуй оноо лүтний нүүх эсвэл цаг хугацааны машин бүгдээрээ макро түвшинд буюу ийм том түвшинд ажилладаг физикийн хуулиудад бол тулгуурладаг. Гэхдээ квант механик болохоор илүү гүнзгий, илүү нууцлаг ертөнцид цаг хугацааны аялал үнэндээ аль хэдийн болж байдаг гэж үздэг. За шинжлэх ухааны үүднээс квантын ертөнцийн цаг хугацааны аялал боломжтой байж магадгүй гэсэн онолуудыг одоо бүгдээрээ үздэг. Үүний тулд эхлээд квант физик гэж юу вэ гэдгийг хайлт үзье. За квант механик болохоор атом болон сабатомын бөөмсүүд хэрхэн ажилладаг тухай судалдаг физикийн салбар юм. Өөрөөр хэлбэл бид өдөр тутамдаа физикийн ердийн хуулиудад захирагддаг. Шидсэн чулуу бол одоо дээрээс доошоогоо унана, цаг үргэлж урагшаагаа явна. Гэхдээ атомын түвшинд энэ бүх хууль өөрчлөгдөж эхэлдэг. Квантын физикт альва зүйлсийг хаана хизээ байх нь тодорхой бос байдаг. Нэгэн зэрэг хоёр өөр байршилд орших боломжтой бөөмс хүртэл бий. Тэгвэл энийг яг цаг хугацаантай хэрхэн хамааруулах вэ? За, квант механик ба цаг хугацааны аялал дээр хэд хэдэн арга бий. За, эхнийх нь болохоор квантын түнэл. Өөрөөр хэлбэл бөөмс цагийг алгасаж чадах уу? За, та хаалга одоо бүгдээрээ төсөөлж үзье. Таны өмнө хаалга байна. Гэтэл тэр хаалга түгжээтэй. Та тэр хаалганы цаанд байхыг хүсэж байгаа. Эрдэнэ физикийн хувьд бол та хаалгаа онгойлохгүй л нөгөө талд нь очих боломжгүй тийм. Харин квантын физикт болохоор таны биед байгаа атомын бөөмс тодорхой магадлалын дагуу хаалгаа шууд нэвтрэх боломжтой гэсэн үг. Тэгээ үүн үзэгдлийг болохоор квантын түнэл гэж нэрлэдэг байгаа. Тэгээ квантын түнэл нь болохоор бөөмс хаанахаа шийдэхгүйгээр шууд дамжин өнгөрч чаддаг болохоор энэ онолын хувьд цаг хугацааны тодорхой хэсгийг алгасах боломжтой гэсэн санааг бол дэвшүүлдэг. Гэхдээ энэ бол хүн дээр ажиллахгүй. Яагаад тэгэхээр макро түвшинд бид магадлалаар ш физикийн тогтсон хуулиар амьдардаг. За дараагийнх нь болохоор квантын орооцолтол. За энэ юу вэ гэхээр энэ квант механикийн хамгийн ачаархалтай үзэгдлүүдийн нэг хэрв хоёр бөөм квантын түвшинд холбоотой бол тэдгээрийг хэдэн тэрбум жилийн зайд байрлуулсан ч нэг нь өөрчлөгдөхөд нөгөөх нь шууд өөрчлөгддөг. Ийштэй үүнийг болохоор нууцлаг холболт гэж нэрлэжсэн бөгөөд мэдээлэл гэрлийн хурдан дамжиж явж магадгүй гэсэн санааг гаргаж ирж байсан. Хэрэг ийм үзэгдлийг том хэмжээний системд ашиглаж чадах юм бол бид цаг хугацаагаар мэдээлэл дамжуулах бүрэн боломжтой болж магадгүй гэсэн. Гэвч одоогоор энэ үзэгдлийг бодит амьдралд ашиглах ямар ч технологи байхгүй. Тэгээ дээрэс нь мэдээллийг өнгөрсөн рүү явуулах аргачлал одоогоор тодорхойгүй байгаа. За дараагийн нэгэн арга нь болохоор квантын гогцоо. Өнгөрсөн рүү бид мэдээлэл илгээж болох уу? За квантын ертөнцид цаг хугацаа заримдаа гогцоо үүсгэж байгаа мэт харагддаг. Зарим туршилтаар нэг электрон өөрийн өнгөрсөн хувилбарт нөлөөлж байгаа мэт үр дүн гарсан байдаг. Энэ хэрэг бид квантын мэдээллийг өнгөрсөн рүү илгээж чадах юм бол цаг хугацааны аялал боломжтой болохыг харуулж байгаа гэсэн үг. Гэхдээ ахаад л энэ зөвхөн бүгд онлайн түвшинд байгаа. Тэгээ бид ийм төрлийн мэдээллийг хүлээн авлаа гэхэд хэрхэн яаж удирдахаа мэдэхгүй байгаа гэсэн үг. Хамгийн сүүлийн арга бол хар нүх ба таталцлын цаг хугацааны ажилт буюу интерстеллар кино амьдрал дээр боддог. Хэрэг та тухайн киног үзээг бол маш товчоор энэ асуултаар гол санааг ингээс гаргаад хэлье. Та нэгэн хар гариг дээр газардаад хэдхэн цаг өнгөрсөн. Гэтэл
буцаад хөл рүүгээ ирээд дэлхий дээр газарсан чинь дэлхий дээр хэдэн 10 жил өнгөрчихсөн байсан. За үүнийг мэдхийн тулд бүгдээрээ эхлээд хар нүхний талаар судлах хэрэгтэй болно. За хар нүх гэж юу вэ гэхээр хар нүх нь хэд өндөр нэгттэй таталцлын хүч нь гэрлийг хүртэл гаргах боломжгүй тийм хүчтэй биетийг хэлдэг. Тэдгээрийн таталцлын хүч нь орон зай цаг хугацааг маш ихээр мөрөөлгаад дотор байгаа бүх зүйлийг цаг хугацааны урсгал өөр хурдаар явахд хүргэдэг. Өөрөөр хэлбэл бид хэрв хар нүхний ойролцоо ухаалгаа тойрон нисч чадах юм бол бид ирээдүрөө түргэссэн цаг хугацааны аялал хийх боломжтой гэсэн үг юм. Тэгвэл таталцлын цаг хугацааны ажилд хэрхэн яаж ажилдаг вэ? За энд мэдээж Эйнштейний ерөнхий харьцангуй онол хэрэг болно. Тэгээд түүний онолын дагуу таталцлын орон хүчтэй байх тусам цаг хугацаа удаашрдаг. Тэгэхээр таталцлын сул орчин цаг хугацаа жирийн хурдаар явна буюу дэлхий дээрх бидний цаг хугацаа. Таталцлын хүчтэй орчинд бол цаг хугацаа удаашрч эхэлнэ. Өөрөөр хэлбэл та маш хүчтэй таталцлын орчинд удаан байгаад байх юм бол гадны ертөнцид өнгөрсөн цаг хугацаа танаас хамаагүй хурдан өнгөрөх болно гэсэн үг. Тэгээд Интерстеллар кино бол энэхүү үзэгдлийг маш бодтойгоор дүрсэлсэн байдаг. Миллерийн арга нөр асар том хар нүхний ойролцоо байрлах ба таталцлын хүчний нөлөөгөөр тэнд нэг цаг өнгөрөхөд дэлхий дээр 7 жил өнгөрч байдаг. Тэгвэл яг хар нүх ашлаад бүгдээрээ хэрхэн яаж цаг хугацаагаар аялах юм бэ? Эхний арга нь болохоор хар нүхний тойрог замд эргэлдэх. За хэрэг бид хэд ойртохгүйгээр хар нүхний эргэн тойрон маш хурдан тойрон нисэх юм бол бидний хувь цаг хугацаа асар удаашрна. Та хар нүхний тойрог замд 5 жил аялсан байхад дэлхий дээр 50 жил өнгөрч болно. Өөрөөр хэлбэл та ирээдүрөө өсөж байгаа л гэсэн үг. Гэтэ асуудал байгаа. Та хар нүхэнд хэтэрхий ойртох юм бол таныг сунгаад spaghettification буюу таныг спагетти гомь шиг юм урт нарийнхан болгоод таныг алчхна. Тэгээ хар нүхнээс гарахын тулд асар их эрчим хүчтэй хөдөлгүүр хэрэг болно. Гэвч тийм хөдөлгүүр танд байхгүй. За дараагийнх нь болохоор эргэлдэж байгаа хар нүхийг ашиглах. За бидний мэдэх зарим нэг хар нүхнүүд маш хурдтайгаар эргэлдэж байдаг. Тэгэхээр энэ тэдний орон зай цаг хугацааг мөрөөлөх аргыг илүү сонирхолтой болгож өгдөг. Тэгээд зарим физикчид ийм хар нүхийг зөв ашиглаж чадах юм бол бид зөвхөн ирээдүрөө бус өнгөрсөн рүү ч гэсэн аялж болно гэж үздэг. Гэхдээ мэдээж ахаад л энэ бүхэн онлайн төвшөнд байгаа. Тэгээд дээрээс нь бид хар нүхний дотоод бүтцийг хараахан бүрэн ойлгоогүй л яваа. За дараа нь болохоор хар нүх биш цагаан нүх ашиглаад цаг хугацаагаар аялах нэг онол байдаг. За хар нүхэнд бүгдийг сордог бол цагаан нүхэнд бүх зүйлийг гадагшаага түлхдэг. Хэрв хар нүх болон цагаан нүх хоёр хоорондоо холбогдсон байвал энэ орон зай цаг хугацааны жинхэнэ хаалга байж магадгүй гэсэн үг. Гэхдээ одоогоор би цагаан нүхийг илрүүлээгүй байгаа. Тэгээд дээрээс нь энэхүү онол туршилтаар батлагдаагүй. Тэгэхээр би цаг хугацаагаар аялах аргуудыг мэдж байгаа хэрнээ тухайн аргуудыг бодит амьдрал дээр бий болгох технологиг хараахан бүтээж чадаагүй байна гэсэн үг. За ингээд цаг хугацаагаар аялаад дараагийн бичлэгээрээ бүгдээрээ уулзцгаая.